иргэдийг мэд хэрхээр хангаад байна. Хангасан бол энэ хэлсэн ярьсан зүйлүүдэд нотлох гэж. Жишээлбэл одоо инквайр сайд хүн алгаа шатаацсан гэж олон нийтэд зарласан бол тэрийг нотлох ёстой. Оюун эрдэнэ гишүүн тэр 110 сая долларын схем гэдээ яриад байгаа. Энийг нотлох. За 1 сая долларын одоо тэр нэг нэр бүхий улсын хурлын гишүүн авсан гэж нэр хөстөр хэлчих шиг болсон лээ. Үлдсэн 109 сая долларын тэгвэл одоо ямар усад авсан юм. Тэр саунд ч илүү хаан ч илүү машинаар ачиж авчаа тараагаад явсан гэсэн ийм мэдээллүүдийг бид нар өгсөн бол ардаас нэнийг нотлох үүргийг хүлээдэг байх ёстой. Аль аль нь. Тэгэхгүй тэгээд ингээд нэг сүр дүүлэнтэй баах юм ярьцдаг. Эргээгээд ард нь ингээд юм нотлогдож байгаа зүйл байхгүй байгаа нь өөрөө энэ нийгэм чинь болохгүй байхгүй чинь ёс зүйн төрчлөх байхгүй юу. Тийм ээ? Өнөөдөр бид нар энэ одоо хэвлийнхэн тавхан сайн мэдж байгаа ш тэр худал мэдээлэл өгөх гүтгэх үлээ. Энэ заалт чинь үндсэн хуулийн цэцээр түтгэлцсэн байгааг далимдуулаад эсвэл ингээ бие бинийгээ гүтгээд яваад идэг юм уу? Хариуцлага хүлээхгүй гэдэг агуулгаар. Ийм байж болохгүй. Тэр хуулийн хариуцлага нь нэг талдаа байлаа ч гэсэн энэ нэгэнт бид нар энэ ярьсан зүйл олон нийтэд мэдээлцсэн бол энэ талаараа бол нотлох үүргийг тухайн мэдээлсэн заавал хүлээдэг байх ёстой л гэсэн зарчимтай байж.